За сайн байцгаана уу. За өнөөдөр та бүхэнтэйгээ бас эзний үгийг хамтдаа сонсч эзний оршихуй дотор баярлах цагийг өгсөнд нь бурхандаа талархъя. Тэгээд баяраа маань байхгүй пастор маань гадагшаа явцсан. Тэгээд бид нар бас үг хуваалцахад ч гэсэндээ би одоо лавл 2 удаа нэг дараалан гараад ирлээ. Гэхдээ яг ямар ч байсан бурхан бид нартай хамт байгаа болохоор пастор маань явцсан ч гэсэн тэгээд үгээр хангаж өгж байгаа бас магтаалын дуу бүх хийгддэг зүйлүүд маань хийгдээ та нар маань бас ирж байгаа нь бурхан амьд байгаагийн гэрч юм аа. Бурхан пастор дээр тулгуурлагдгүй хүмүүс дээр бурхан өөр дээрээ тулгуурлаад хүмүүсийг авчирдаг болохоор та нар энд сууж ин тэгээд баярлалаа. За баяраа гэсэн дээр хэлэхэд сайн явж байгаа гэсэн та нарыг залбирж байгаад бас баярлж байгаа мэдээж залбирал хийж байгаа хүмүүс их олон байгаа. Бид нар 2 дахь өдрийн цуглаан дээр бүр тодорхой тусгай залбирсан. Тэгээд тэр залбирлын хариу бас өгөгдөж байгаа. Тэгээд аян зам нь маш сайн байгаа. Уулзж байгаа хүмүүстэй уулзалтууд нь маш үр дүнтэй болж байгаа. Шүү тэгээд үргэлжлүүлэн залбираарай гэж та нарыгаа бас уриалж байна. Одоо нэг 10 тоноод ирнэ. За тэгээ өнөөдөр бүгдээрээ эзнийхээ үгэн дотор эргээд үгийг бас уншаад саяныхаа магтаалын эзний ариун сүнсний оршихуй дотор магтсан магтаалынхаа тэр одоо хөг аялгуун дотор эзнийхээ үгийг сонсъё. Тэгээд эзэн ойрдоо ерөөсөө дандаа дуулал номоор л юм хэлээд байгаа надад. Тэгээд би нэгэнт өөртөө авж байгаа зүйлээ та нартай бас хуваалцж байгаа. Тэгээ энэ бол бас эзний хүсэл гэж үзээд хуваалцж байгаа. Тэгээ өнгөрсөн 7 хоногт бид нар дуулалын 19-р бүлгийг яриад ням гарагт бид нар зогссон байгаа. Тэгээд шийдвэр гаргаж бүгдээрээ залбирсан байгаа. Би биентэйгээ бас нэгийн харилцаатай уулзалтан дээрээ одоо далд нууцлагдсан гин буруу, нууцлагдсан буруут явдлууд болон санаатай гин нүглээс бид нарыг ангижруулаач гэж залбираад бас би биентэйгээ хуваалцаж ярьсан баг. Би тэгж бодож байна. За мөн залуучууд маань бас их тусгай маягаар уулзж байгаа гэж би сонссон. Тэгээд тэр бас их сайхан 7 хоног болгон юугаар уулзж байгаа. Одоо ямар нэгэн байдлаар пэсэр ч юм уу уулзаад бие биендээ бас нэг хуваалцсан үгийнхээ цагийг бас сууж байгаа гэж сонссон. Тэгээд тэр бас их үр дүнтэй нөлөөтэй бас ерөөлтөө сайхан цаг байгаа гэж итгэж байна. Тийм тэгээд та нартай баярлалаа. Тэгээ өнөөдөр бид нар юу ярих гэж байна вэ гэхээр дуулалын 103 дугаар бүлэг сая одоо бид нар бас нэг эхний 2 ишлэлийг хамтдаа уншлаа шүү дээ тий. Тэгээ энэ 103 дугаар бүлгээс бид нар бас нэлээд одоо чухалчлаад яг энэ маш их юм байгаа энэ дотор. Тэгээ өнөөдрийн хувьд яг одоо яг энэ цаг мөчид аль хэсгээс нь ярих вэ гэдэг дээр жахан төвлөрөөд нэг 2-3 зүйл дээр тогтож ярья гэж бодож जैन. Тэгээ залбирая. Зүрх сэтгэлээ бэлдээ бүгдээрээ дахиад. За эзэн бурхан минь тандаа үнэхээр баярлалаа. Та биднэрт өөрийнхөө үгийг харамгүй өгдөгт баярлалаа. Таны үг бол бидний хөлдөгт энлүү замдах гэрэл. Таны үг бид нарыг баярлуулдаг, бидний зүрхийг баясгадаг, бидний сэтгэлийг сэргээдэг, бидний нүдийг нээж өгдөг, биднийг зөвхт байдал дотор чиглүүлж өгдөг, биднийг танаас эмээхэд суралцуулдаг. Та биднийг зөв үнэн шүүлтүүдээр үргэлжлүүлж зам үрийн маань зааж өгдөгт баярлалаа эзэн минь. Тэгээ өнөөдөр ч гэсэн яг энэ цагт таны үгийг бид нар бас дахин одоо зүрх сэтгэлдээ тусгай авч таны үгээр амьдрахыг бид нар хүсэж байна. Таны үгээр шинчлэгдэж өөрчлөгдөхийг хүсэж байна эзэн минь. Таны үгээр бид нар дахин бүтээн байгуулагдахыг хүсэж байна. Бид нар хэдийгээр хэдэн жилийн өмнө олон жилийн зарим нь залуу бага цөөн жилийн өмнө ч байж магадгүй зарим нь олон жилийн өмнө ч байх янз янзын насны хүмүүс байгаа. Та нар нэгэн удаа ихийн хөвлөд бүтээгдсэн. Харин өнөөдөр бид нар таны үгээр бид нар шинчлэгдэн бас шинэ хүн болон барьж байгуулагдаж байгаа. Тэгээ бидний шинэ хүн бол үргэлж улам шинчлэгдэж улам залуусч байдаг. Тийм болохоор эзэн бид нарыг өнөөдөр улам бүр шинэ сайн бүтээл байхад хэрэгцээтэй бүхнээ бид нарт хэлж өгөөрэй гэж гуйж ийн эзэн минь. Бид нарыг шинчлээрэй, биднийг өөрчлөөрэй. Биднийг үнэхээр энэ муудаж ялзарж байгаа бие мах бодон дотроос гэрэлтэхэд туслаарай гэж гуйж ийн эзэн минь. Биднийг чин зүрх сэтгэлээсээ таны гэрчлэл байхад туслаарай гэж гуйж ийн. Эзэн Есүсийн нэрээр залбирлаа. Амен. За нэг удаа уншия бүгдээрээ та хэд Библийг авчирсан Библийг гаргаад нэгэд хараарай. За хуучин орчуулгаас харж байгаанууд нь яг баг таарж байгаа. Ялахгүй жоохон зөрүүтэй байгаа. Гэхдээ зүгээр Библийг хараад уншия. Дуудлал 103 687 дугаар тал дээр байна. Хуучин гэрээний. Давидын дуулал байгаа. Энэ дуулал маань
Сэтгэл минь эзнийг магтагтун. Дотор минь байгаа бүгд түүний ариун нэрийг магтагтун. Сэтгэл минь эзнийг магтаж ач тусыг нь ч бүү март. Тэрээр бүх хилэнцгийг чинь уучлж, бүх өвчнийг чинь илааршуулдаг. Тэрээр амийг чинь мөхлөөс зольж, чамд хайр инрэл ба өршөөлийн титмийг зүүлэгдэг. Залуу нас чинь бүргэд мэд шинжлэхдхийн тулд тэрээр амьдралыг чинь сайн сайхнаар хангадаг. Эзэн дарлагдсан бүхний төлөө зөвхт үйлс болон шүүлтүүдийг үйлддэг. Өөрийн замыг Мосед, үйлсээ Израилийн хөвгүүдэд тэрээр мэдүүлсэн. Эзэн өрөвч нэгүүлсэнгүй, уурлахтаа удаан, хайр инэрлэр элбэг баян. Үргэлжид тэмцэлдэхгүй, ураач тэрээр мөнхөд хадгалахгүй. Хилэнцэд маань тааруулан хандаагүй лээ тэрээр бидэнд. Гин буруугаар маань ч хариулаагүй лээ бидэнд. Учир нь Тэнгэр нь газрын дээгүр өндөрт байдаг шиг. Түүнээс эмээгчдэд инэрл хайр нь агуу их. Өөр нь дорноос хол байдаг адил гимт үүдлийг маань биднээс тэрээр тийм холдуулсан. Эцэг хүн хөвгүүдээ өрөвддгийн адил эзэн өөрөөс нь эмээгчдийг өрөвддөг. Учир нь хэлбэр дүрсийг маань тэрээр мэддэг. Биднийг тоос шороо юмаа гэдгийг санаж байдаг. Хүний хувьд өдрүүд нь өвс ногоо адил хээрийн цэцэг шиг тэрээр дэлгэрнэ. Салхи үлээгээд өнгөрөхөд тэр үгүй болох бөгөөд тэр газарч түүнийг эс таньна. Харин эзний хайр инрэл түүнээс эмээгчдийн дээр мөнхөөс мөнхөд болоод түүний зөвхт байдал хөвгүүдийн хөвгүүдэд байна. Энэ нь түүний гэрээг сахигчдад, түүний заавруудыг биелүүлэхээр санагчдад юм аа. Эзэн Синтигийг тэнгэрт залсан бөгөөд түүний хаанчлал бүхнийг захирдаг. Үгийнх нь дуу хоолойг даган үгийг нь биелүүлдэг хүч чадалтай түүний тэнгэр элч нараа эзнийг магтагтун. Түүний хүслийг биелүүлэн түүнд үйлчилдэг түүний төг төмд та нар эзнийг магтагтун. Түүний захиргаа бүх газарт буй түүний бүх бүтээлээ эзнийг магтагтун. Сэтгэл минь эзнийг магтагтун. За ийм нэгэн сайхан дуулал бидний чихэнд өнөөдөр чих сонорт төрж байна. Тэгээд үнэхээр эзэн гайхамшигтай. Тэгээд сэтгэл минь эзнийг магтагтун гэж энэ дуулал эхэлж байгаа. Бас энэ дуулал дуусахдаа сэтгэл минь эзнийг магтагтун гэж дуусж байгаа. Тэгээд мэдээ Давид хаан Израилийн агуу их хаан байсан. Ухаантай хүн байсан. Гайхалтай зүрх сэтгэлтэй хүн байсан. Тэр хүн сэтгэл минь эзнийг магтагтун гэж хэлэхдээ өөрөө өөртөөгөө ярьж исэн тийм тэнэг хүн бишээ. Заримдаа нэг хүн өөртөөгөө яриад явдаг штэ тий. Би нэг гудамжинд явж исэн чинь нэг хүн надтай яриад лах шиг байна. Гэхдээ одоо юу хэлээд байгаа юм бол гэсэн чинь үгүй юм аа. Миний хажуугаар зөрөөд өнгөрсөн чинь өөрөө өөртөөгөө яриа явж ийн л да. Тэгэл дүнгэр хийтэл яриад яваад өнгөрсөн. Тэгээд энэ хүн одоо залбираад юм уу гэхээр үгүй л байна л дээ. Зүгээр л юм яриад яваа. Тэр хөөрхий зовлон гойнгаа л хэлээд яваа юм шиг санагдсан надад. Нэг хүнд гомдсон юм уу яасан тэгэл тэрийг л үглээл дуулаад нөгөө хүндээ ч ууранд хүрээд яваалтаа тэгэл юм яриа явж исэн. Тэгээ дараа нь би нэг хэсэг өөрөө нөгөө инхэг нас барсны дараа хүн чинь нэг ярих хэрэгцээ байдаг штэ. Нэг мэдсэн чинь би ганцаараа ярьдаг болсон байсан. Тэгээ бодож ирсэн яана би ч одоо ингэж ганцаар яриа амтэн хүний доог болох үед одоо ганцаараа юм яри. Гэхдээ ярих хэрэгцээ хүнд нэрэн байд юм бэлээ. Дуу гаргаа ярих. Тэгээ би ганцаараа ярьж исэн тэрийг мэдрээд за энэ чи ядгүлээ ингэж сурчвал одоо амтэн гайх бах та гэж бодоод татаж авсан л да. Тэгэхээр энд яригдж байгаа энэ зүйл бол тэр ганцаараа яриа биш. Би тэр төрлийн ганцаараа яриа биш гэж үзэж байгаа. Давид юунд хэлээд байныг гэхээр сэтгэл минь ээ гэж хэлсэн. Сэтгэл зүрхэндээ хандсан. Сэтгэл зүрх минь ээ эзнийг магтагтун. Тэгээ эзнийг магтахдаа яаж магтах юм бэ гэхээр түүний ариун нэрийг эхлээд магтана. Мэдээж эзний ариун нэр бол угаасаа гайхамшигт. Бид нар эзний нэрийг дуудахтал хангалттай, гайхалтай, ивэл, ерөөл бидний дээр хучиж идэг. Гайхалтай хамгаалалт биднийг хучиж идэг. Гайхалтай ерөөл цуг ирж идэг. Бүх төрлийн юм явж идэг тэр эзний нэрийг дуудахт. Тэр нэр бол ариун. Тийм учраас хүчтэй байгаа. Тэр нэр бол ариун. Бидний бохирдуулчаад тэрийг нууцлж хамгаалах гэдэг бор нэр шиг биш. Тэр эзний нэр бол ариун. Гайхалтай.
Сэтгэл минь эзнийг магтаж ач тусных нь алийг нь ч битгий март гэж хууч орчуулган дээр байж байгаа. Түүний ач тусын алийг нь ч битгий март гэж. Маш их олон ач тус өгсөн. Алийг ч битгий мартаараа бүгдийн санаараа гэж хэлж байгаа. Ямар гайхамшигтай ач тусыг та биднэрт үзүүлсэн билээ гэдэг бол ойлгомжтой. Тэгээд энэ дэр Давид өөрөө тэр ач тусаа өгүүлж байгаа. Тэгвэл ач тусыг өгүүлэхдээ та биднэрт хандаж өгүүлж байна. Өөрөөр хэлэх юм бол Бурхан Давидаар дамжуулаад биднэрт өнөөдөр бас дахин нэг хэлж өгж байгаа чихэнд маань, зүрхэнд маань. За юу гэж хэлж байгаа нэхэр бүх хилэнцэг яагаад бид нар магтах ёстой юм бэ? Бүх хилэнцгийг маань уучилдаг. Хилэнц гэдэг бол гим нүгэл гэсэн үг. Бүх гим нүглийг маань уучилдаг. Бид нар бүх төрлийн гим нүглээсээ уучлагдсан. Бид нар дааж давшгүй өртөө дааж давшгүй гимтэй явж байхад Бурханд уучлж чадахгүй гим нүгэл гэж байдаггүй учраас бүгдийг нь уучлсан. Уучлалыг хүлээж авна гэдэг бол гайхалтай. Баяр хөөр, тайвшрал, хөнгөрөл одоо юу гэж хэлдэг? Маш гайхалтай сайхан зүйл. Зүгээр л ачаа авч хаях шиг болдог. Тэгвэл бүх өвчнийг маань илааршуулдаг гэж хэлсэн. Энэ дотор бүх төрлийн өвчин орж байгаа. Бие махбодын өвчин байгаа, сэтгэл санааны өвчин байгаа, сүнсний өвчин байгаа. Бид нар сүнсээр угаасаа өвчтөй үхмэл төрсөн. Тэр өвчтөй үхмэл сүнсийг Бурхан илааршуулж эдгээдэг байгаа. Бид нар эзэн Есүст итгэсэн яг тэр цагт бид нар сүнсээ шинчилж дахин төрөх мэтэр дахин төрж, өөрөөр хэлэх юм бол сүнснээс төрж Бурханы сүнстэй нэгдмэл нэг шин сүнстэй болдог байгаа. Үхмэл биш, амьд сүнстэй болдог байгаа. Энэ бол мөнхийн эдгэрэл. Бид нар Бурханы өмнө үхмэл байсан сүнсээ мөнхийн амьтаа сүнс болгож Бурханы сүнстэй нийлэн нэгддэг байгаа. Энэ бол гайхалтай эдгэрэл. Энэ эдгэрэл бол Есүсийн цусаар золигдож, өр төлөөс төлөгдөж хийгдсэн эдгэрэл байгаа. Энэ сүнсний эдгэрэл. Бидний бие махбод эдгэрдэг. Сайн мэдээг сонсож явахад тэнд эдгэрэл явагддаг. Эзний үгийг сонсож явахад тэнд эдгэрэл явагддаг. Манайхан дотор одоо зөндөө олон хүн ингээл захаас нь авуулал яриулахад бүгд эдгэрэл авсан хүмүүс байгаа. Өнөөдөр ч эдгэрж л байгаа. Одоо яг та бид нар өөрөө мдээгүй эзний үгийг сонсоод сууж яхад бидний дотор эдгэрэл явагдаж л байгаа. Бид нар мэддэггүй. Эдгэрэл бол процесс маягаар явагддаг. Бид нар нэг мэдхэд хүүе миний тэнд өвддөг байсан чинь болцсон байна штэ гэж ярьдаг. Хүй болцсон бэ, нэрийн чинь яатсан бэ? Тэгээд нэг мэдхэд эзэн биднийг эдгээсэн байдаг. Энэ бол бие махбодын эдгэрэл. За заримдаа бие махбодыг эзэн эдгээхгүй байж магадгүй. Гэлээхдээ тэнд бас шалтгаан байгаа. За амийг чинь мөхлөөс зольж авдаг гэж энэ тухай би түрүүн ярьсан. Бидний сэтгэл гээд байгаа тэр юм чинь юу юм бэ гэхээр бидний сэтгэл гээд байгаа юм дотор чинь монголчуудын нэрлэлдгээр бол бид нар янз янзаар нэрлэдэг юм. За сүнс гэж нэрлэдэг, сэтгэл зүрх гэж нэрлэдэг, сэтгэл гэж дангаар нэрлэдэг, зүрхч гэж бас заримдаа хэлдэг, махан зүрхийг хэлээгүй шүү дээ тэр чинь. Зүрхч гэж хэлдэг. Заримдаа бүр сүг сүлд гэж бас хүртэл хэлдэг байгаа. Сүг сүлд нь явчаа юу, яачаа вэ гэж хэлдэг. Сэтгэлээр унж яваа хүнийг тэгж хэлдэг байгаа. Тэгэхээр бидний дотор байдаг тэр нэгэн зүйлийг хэлж байна. Тэгээ энэ дэр би энэ дотор байдаг зүйл гэснээс энэ сэтгэлээ магтахад бэлдээд байгаа энэ Давид хааны сэтгэл гээд байгаа юм юу юм бэ гэдэг дээр бас нэг жоол уншиж байхдаа бодлоо л доо. Тэгээд бодож үзээд бас энэ зүрийн юм ангиж сонирхож харсан. Тэгсэн чинь сэтгэл гэдэг юм чинь ерөөсөө л бидний нөгөө нэг Бурхан анх хүнийг ütээгээд 2 дугаар үлэг дээр байдаг штэ тий. Газрын шорооноос биеийг авч бүрэлдүүлж хийчээд хамарлуун амин амьсгал үлээж өглөө гэж манай орчуулган дээр явж байгаа. Бурхан өөрөөсөө амин амьсгалыг үлээж өгсөн гэж байдаг штэ хамарлуун. Тэгээд хүн амьд оршигч боллоо гэж хэлсэн байдаг. Тэгвэл тэр хүнийг амьд оршигч болгож байгаа тэр Бурханаас гарч ирээд бидний дотор руу үлээгдэж орсон тэр зүйл. Тэр маань монголчуудын нэрлэлдгээр янз янзаар нэрлэгдээд явж байгаа. За ерөнхийдөө нэг тийм цул юм. Тэгээ энэ дээр бид нар хэлсэн те эхэнд нь юу гэж хэлсэн гэхээр энэ дотор минь байгаа бүгд түүний ариун нэрийг магт гэдэг юм. Дотор минь буй бүхэн гэж хэлмээр санагддаг юм би. Дотор минь буй бүхэн түүний ариун нэрийг магтах тун гэж. Дотор минь буй бүхэн гэдэг нь бидний одоо бие махбодын хэсэг эргэтэн болсон бөөр давсаг зүрх хотоодыг хэлээгүй. Бидний дотор гидсийг хэлээгүй.
Дотор минь бөө бүхэн гэж юу юм гэхээр тэр Бурханаас гарч ирсэн тэр хэсэг. Бурханаас бидний бие махбод болох сав болох бие махбод руу үлээгдэн орж ирсэн тэр хэсэг. Тэрийг л хэлж байгаа. Тэр хэсгийг Давид уриалж байна. Сэтгэл минь эзнийг магтагтун гэж. Тэгээд энэ зүйл дээр уншихад би тэр дотор байдаг зүйл ямар их хүчтэй агуу юм бэ гэдэг юмыг л ер нь мэднэ л дээ. Нэлээ олон жишээн дээрээс харж исэн. Гэхдээ энэ ойрын өдрүүдэд бас ялангуяа саяхан энэ дуулын 103-ыг уншиж дахиж харж байхдаа маш ихээр ингэж бодогдож байгаа зүйл бол ерөөсөө тэр дотоод зүйл гэдэг чинь ямар их хүчтэй юм бэ гэдэг тэр зүйлийг л харлаа. Тэгээд би нэг өвчтэй байсан эмэгтэйгийн тухай уншлаа л да жишээ. Тэгээд тэр эмэгтэй болохоор сахарын өвчин манайхан заримдаа юу гэж ярьдаг, чихрийн шижин гэж яриад байдаг, сахарын өвчин гэдэг тийм өвчин одоо онцтой өвчтэй эмэгтэй байсан юм байна л да. Тэгээд тэрнээсээ болоод зүрхний шигдээстэй болсон. Зүрхний шигдээс цус харуулт болсон. 2 удаа цус харуулсан. Тэр цус харуулт зүрхний шигдээс тэгээд эмнэлэгт тэрнээсээ болоод эмнэлэгт твтдэг. Эмнэлэгт твтгэхдээ зүгээр л нэг очиод эмнэлэгт манайхан шиг за нэг хөвтөд авна, нэг эмчлүүлээд аваа, айлын нэг тусал залгуулчих гэж хөвтөх биш. Үнэхээр ухаангүй болоод комын байдалд ороод эмнэлэгт хүргэгддэг байсан. Тэгж эмнэлэгт очиод эргээд гарахтаа нэг юм болохгүй болоод гардаг. Тэгээ хоёр нүднээс сохорсон байгаа тэр юунаасаа болоод өвчнөөсөө болоод харуулт энтрээсээ болоод тэгээ сүүлдээ хоёр хөлөө тайруулсан. Хоёр хөлгүй, хоёр одоо нүд хараагүй. Тийм байдалтай 30 насан дээр гэж байгаа шүү дээ энэ эмэгтэй. 30 насан дээр. Патрика гэдэг нэртэй Америк хүн байл л дээ. Тэгээ яг Пат гэдээ дууддаг. Тэгээ босон явдал байгаа юм. Тэгээ энэ эмэгтэй өөрөө итгэгч хүн байсан. Вашингтон DC-гийн нэг цуглаанд явдаг. Итгэгч хүн. Тэгээд тэр цуглааных нь яадаг байсан гэхээр орон гэргүй Вашингтон DC-гийн тэр одоо Америкийн нийслэл шүү дээ, тэр Вашингтоны орон гэргүй хүмүүст одоо орон байр одоо Америкийнх бол мэдээж орон байр байдаг юм аа, тэр чинь айгүй гоё юм л бэлдэж байгаа. Манайх бол яг оромж гэж хэлж болох бах. Тийм орон байр барьж үйлчлэх тийм чуулганаараа тийм хараа аваад тэгээд ажлын хэсгэнч бүрдээгүй, баганч бүрдээгүй, яг юу гэх юм мэдэхгүй хараагаал авцсан ажиллах хүн олдоогүй байж хахад энэ өвчтэй эмэгтэй, энэ хоёр хөлөө тайруулсан, хоёр нүд нь хараагүй болцсон энэ эмэгтэй өвчнийхээ завсраар эмнэлэг твтэж тэр хүргэтгэхээс бусад цагтаа зайлбраад сайн дураараа үйлчилсэн байгаа. Цуглаандаа гэрээсээ сайн дураараа янз бүрийн байдлаар холбоо бариад хүмүүстэй тэгээ багийг бүрдүүлсэн байгаа. Ажлын хэсгийг бүрдүүлээд багийг бүрдүүлээд тэр одоо орон гэргүй хүмүүсийн гэр орон барьж байгуулад тэгээд тэрэндээ үйлчлэх хүмүүс шүү дээ тэр чинь. Тэр хүмүүст хоолундыг хийж өгнө, үйлчлэнэ. Багийг бүрдүүлээд багаа зааж сургаад бүр удирдагчийг гаргаж ирээд барилгынх нь архитекторыг зохиож өгөөд мөнгө санхүүгийг босголцсон байна. Хэрэгцээтэй мөнгө санхүүг. Хоёр нүдгүй, хоёр хөлгүй, хүнд өвчтэй, байнгын эмнэлэгт хүргэгддэг, жилдээ 2-3 удаа хүргэгддэг, ухаангүй болдог энэ эмэгтэй шүү дээ. Тэгээд энэ газар нь байгуулагдаад 1 жил гаруутай ажиллаад маш үр дүнтэй ажиллаж эхэлсэн, маш сайн ажилласан. Яг ийм байх үед энэ нэмэгтэй нас орсон байна. Тэгээд нас ороод оршуулган дээр нь тэр орон гэргүүчүүдийнх нь мэдээж зөндөө олон хүн цаана байгаа сүм чуулганых нь байгаа. Тэгээ нөгөөд орон гэргүү хүмүүст орон гэр болгосон тэр хүмүүс нь байсан. Тэгээд Америкийн төрийн нарийн бичгийн дарга байсан Джеймс Бекер хүртэл ирсэн гэж байгаа юм. Тийм их гайхамшигтай үйлчилж чадсан байгаа тэр эмэгтэй. Хоёр нүдгүй, хоёр хөлгүй, өвчтэй эмэгтэй. Тэгээд тэр эмэгтэй өөрөө юу гэж хэлж ирсэн бэ гэхээр яг үнэндээ миний бие минийх боловч би өөрөө бишээ гэж хэлж ирсэн байна. Бие энэ үг нь миний бие бол минийх мөн. Гэхдээ энэ бол би биш гэж хэлсэн. Би хэм бэ гэвэл миний дотор байгаа хэсэг. Миний тэр эзэнтэй холбоотой байдаг. Миний тэр эзнийг магтдаг хэсэг минь би юм а гэж хэлж ирсэн энэ эмэгтэй. Тэгээ энэ эмэгтэй юу гэж хэлсэн гэхээр хэрвээ би бие махбоддоо түшиглэх юм бол
Доройтлоос өөр юу ч биш. Уналт, доройтл гэж хэлсэн. Тэгэхээр тэр би өөрөө тэр биеийн дотор унаж яваа, ялзарч яваа, хоёр хөлөө тайруулсан, хоёр нүдгүү болцсон. Тэр өвчтөе биеийн дотор байж байгаа тэр нэгэн хэсэг нь л маш их чухал. Бурхны өмнө Бурхантай хамт байдаг, Бурхныг магтдаг, Бурхантай холбогддог тэр хэсэг нь байсан. Тийм болохоор энэ хүн тэгж хэлж ирсэн. Тийм болохоор энэ хүн тэгж гайхалтай үйлчилж чадсан байна. Тэгж тэр өвчин дотроос үйлчилсэн. Тэгээ энэ хүний талаар ном бичсэн тэр хүн юу гэж хэлсэн гэхээр яг үнэндээ заримдаа бид нарт итгэгч хүнд ч гэсэндээ айгүй хэцүү зовлон тохиолддог, өвчин тусдаг, ядардаг, доройтдог, сулддаг. Гэхдээ яг тийм үед эзэн бидний дотроос илүү хүчтэй гэрэлтдэг юм а гэж хэлсэн байсан. Илүү хүчтэй гэрэлтдэг гэж. Тэгэхээр Давид хаан юу хэлж ийн вэ гэвэл тэгвэл миний бие махбодоос илүү хамгийн чухал юм нь дотоод хэсэг минь тэр Бурханаас гарч ирсэн. Тэр Бурханыгаа магтах ёстой. Тэр Бурхантайгаа холбоотой байх ёстой тэр хэсэг минь эзнийг магт гэж өөрөө эхлээд уриалсан байгаа сэтгэлээ. Сэтгэл минь эзнийг магтагтун гэж өөрөө ингэж уриалж эхлээд тэгээд яг энэ сэтгэлээ ингэж нөгөө эзнийг магтаж холбоотой болгохдоо гол одоо хөдлөж өгдөг хөшүүрг нь эзний надад хийж өгсөн ач тусын нэгийг ч битээ орхиорой. Тэр бүхнийг чи санаад магтаач гэсэн. Тэгж одоо өөрийнхөө сэтгэлийг хөглөж зоригжуулж агаад тэгээд эхлээд өөрөө хувьдаа сэтгэлээрээ эзэнтэйгээ холбогдож сэтгэлээсээ чин сэтгэлээсээ эзнийг магтсан байгаа. Тэгээд тэр чин сэтгэлээсээ магтсан магтаал дотор эзэн юу хийснийг бид нар түрүү уншлаа. Амийг маань юу бүх өвчний маань за эхлээд бүх гим нүглийн маань уучилдаг, бүх өвчний маань илааршуулдаг, амийг маань мөхлөөс хамгаалдаг, золж авдаг, хайр инэрл ба өршөөлийн титмийг зүүлэгдэг, залуу насыг маань бүргэд мэт шинчилдэг. За миний хувьд бол одоо залуу нас гэж гаднаасаа бол харагдахгүй. Намайг харахад бол яг хуу араас харахаараа хүмүүс андуурдаг юм уу? Араасаа би чинь бас хамаагүй янз бүрийн залуу октоодын хувцас өмсөд гүйчдэг шүү дээ. Тийм болохоор араас харахаараа андуураад идэв. Урдаас харуул мэдэн л дээ. Хөгшин хүн байна гэж мэдлгүй яг уу. Харсаар итэл ойлгомжтой л юм чи. Ямар сайн дэ өчигдөр би уржигдөр үлээ 5 дахь өдөр энэ юун дээр хэсгийн имлэг дээр очиж нэг даралт ихтэй байхаар нь ямар ч байсан нэг даралтны юм аваад ууч хэсгийн имлэгтээ үзүүлчихгээд очив. Тэгээ энэ эмч хүнтэй байхаар нь хүлээгээд ингээ эмчийн хаалга руу хараад зөксөн чинь тэр хаалганы энэ талд нь бас нэг хаалга өөр нэг хаалга байгаа байхгүй юу. Тэгсэн тэнд байсан нэг би мэддгийн хуучин манай байранд 2 дугаар байранд үйлчлээд манай эрээг нялх байхад ирж мөнөг нялх байхад ирж үзэж өгдөг байсан эмчнтэйгээ цуг ирдэг байсан совилогч л да намайг таньдгийг. Тэгсэн хөө минь доо чи яах гэж байгаа юм гэнэ л дээ. Тэр надаас хамаагүй залуу байхгүй. Эргээд харсан чи хүү яана уучлаарай та байсан юм уу гэж. Миний доо яах гэж тэр надаас хамаагүй залуу. Тэгэхээр миний гадна талаас нь харах юм бол би хөгшин. Гэхдээ яг үнэндээ бол миний дотоод хэсэг залуу гэж би боддог. Миний дотоод хэсэг бол залуу. Би дотор талаа дандаа залуугаар боддог. Би шинчилсэн хүн гэж өөрөө итгэдэг. Тийм болохоор надад эрч хүч байдаг. Яг тэгвэл би ерөөсөө өөрийгөө би хөгшин гэдгийг мартдаг. Угаасаа мартдаг. Миний толгойд би хөгшин шүү яана гэдэг бодол баг байдаггүй. Би мартчихад гүйж явдаг. Тэгэхээр энэ юу вэ гэвэл яг эзний үг үнэн залуу нас чинь бүргэд мэт шинчлэгдэхийн тулд тэр яадаг гэж гинөө. Амьдралыг чинь сайнаар хангадаг юм а гэж байгаа. Гайхалтай. Тэр сайхан гэдэг дотор баяр баясгалан, хайр инэрл бүгд юм багтана. Идэж уух юм ч орно. Бүгд л байгаа. Тийм юмар хангадаг. Тэгээ залуу байлгадаг. Тэгээ энэ дэр яг бүргэд мэт залуу нас чинь бүргэд мэт шинчлэгдэх гэдэг дэр би яг өмнө бас цуглааныхантайгаа хуваалцж байсан байхаа дахин нэг сануулхад илүүдэхгүй болов уу гэж бодож байна. Бүргэд яаж шинчлэгддэг вэ гэхээр бүргэд одоо өдөө зулгааж, хумсаа зулгааж хаяж шинчлэгддэг гэж би уншиж ирсэн дээр үе сонсч ирсэн. Бүргэд 40 нас хүрээд өөхөх хэмжээндээ бүр өтлөөд хумс уруу ургаад ингээд бүр баригдаад нөгөө юм одоо базас савардаж чадахгүй болтлоо эвэр ургаад дайлж игүүр нь одоо бас муудч тийм ээ л хушуун бас ингээд дүүрэн эвэр ургаад одоо хушуун ч гэсэн хурц биш болчдөг. Тэгээ яадаг вэ гэхээр 40 хүрэнгүүтээ бүргэд хэрвээ шинчлэгдээ дахиж нэгэн залуу насны бүргэд болё гэвэл нэг зүйлийг хийдэг гэж байгаа юм. Тэр хийдэг зүйл нь юу гэвэл бүргэч маш өндөр тайлж нисдэг өндрөөс шунгаад ингэж шунгаж орж ирэх гэж ярьдаг шүү дээ. Өндрөөс одоо хүчээ аваад доош орж ирэхийг хэлж байгаа шүү дээ. Яг шууд ингэж эрчээрээ доош орж ирж. Тэгэхээр яадаг вэ гэхээр хад руу
хушуугаараа очиж ингэж шун хийтэл юу яадаг, мөргөдөг. Тэгжээж нөгөө эвэрсцэн тэр айгүй мундаг том хушууны эврийг хагалж хайдаг. А хумсаа болохоор тэр хушуугаараа зулгаач хайдаг. Одоо нөгөө бүр ингэж наалтцсан ингэж эвэр ингэж зузаа ургацсан хумсыг зулгаач хайдаг. Өдөө зулгаач хайдаг. Хэрвээ тэр бүргэд тэгж чадах юм бол тэр дахиад 40 нас нэмдэг гэж би уншиж ирсэн. Сонсч ирсэн бас. Тэгэхээр залуу насын чинь бүргэд мэд чинчлэн гэхээр би өөрийгөө зулгаахгүй. Би өөрийгөө хумс руугаа маажихгүй бүргэд чиг. Бурхан өөрөө тэгж бид нарыг дотроос нь шинчилж өгдөг байна. Бидний дотоод хэсгийг шинчилж өгдөг байна. Тэр чухал хэсгийг минийх боловч би өөрөө биш гэж хэлжсэн тэр Пайтын үг шиг үнэхээр миний би жинхэнэ намайг дотроос маань хурцалдаг, дотроос маань залуужуулдаг, дотроос маань шинчилдэг тэр нэгэн бол эзэн юм аа. Яг бүргэд чиг тэгж шинчилж өгдөг. Та бид нар үнэхээр гайхамшигтай ерөөлөг авсан хүмүүс нэрэ. Ийм агуу гайхамшигтай, ийм сайхан амлалттай, ийм сайхан үнэн бурхныг таниад өнөөдөр бид нар энэ бурхнаар өөрийгөө шинчлүүлээд, өөрийгөө сэргээгээ, сэтгэлээ сэргээгээд, зүрхээ баясгаад, тэ? Мэлмигээ нээлгээд, чигээ зүгэн заалгаад, ингэж урам зориг аваад, ингэж урамшуулуулаад, ингэж хурцлуулаад явж байгаа ямар их гайхалтай, явж байгаа маань ямар гайхалтай ерөөл вэ? За эзэн дарлагдсан бүхний төлөө зөв төлс болон шүүлтүүдийг үлддэг гэж байна. За хэрвээ бид нар дарлагдж байгаа бол, хэрвээ бид нар зовж байгаа бол, тэ хавчигдж байгаа бол тэгвэл шүүлтүүд зөв шуудрах шүүлт нь эзнээс ирдэг юм аа гэж байна. За 7-оос эхний хэсэг бол бидний хувь хүнд хандсан сэтгэл зүрхээ эзнийг алдаршуулж магтахад бэлдсэн санджаах ёстой тийм хэсгүүд байж байна. А тэгээд 7-оос 10 дугаар хэсэг дээр юу байж гэнэ гэхээр одоо эзний Израильд хийж өгсөн үйлс. Эзэн Израильд юу хийж өгсөн? Израиль үндэстнийхээ талаар Давид одоо ярьж байгаа. Эхлээд өөрийнхөө тухай ярьлаа, хувь хүний тухай ярьлаа. А тэгээд дараа нь одоо Израильд юу хийж өгсөн? Израилийн хүүгүүдэд бурхан юу хийж өгсөн? Моше замаа зааж өгсөн үйлсээ Израилийн хүүгүүдэд таниулсан. Тэрнийг бид нар одоо өнөөдөр Библиэр дамжуулаад аваад сууж байгаа шүү дээ. Тэр зүйлийг сануулад хэлж гисэн. Тэгэхээр үндэстнийхээ төлөө залбирах явдал, үндэстнийхээ төлөө бурхныг магтах явдал чухал байгаа. Бид нар Израилийн төлөө бурхныг магтаж болно. Бид нар өөрийнхөө Монгол үндэстний төлөө бурхныг магтаж болно. Сэтгэл минь эзнийг магтагтун. Монгол үндэстнийг бий болгосныхын төлөө магтагтун. Монгол гэдэг энэ сайхан газар нутгийг бий болгож энэ зон олныг бий болгосныхын төлөө магтагтун. Хэвлийд орон дүүрэн баялагтай энэ Монголыг биднэрт өгсөний төлөө сэтгэл минь магтагтун гэж хэлж байна. Бид нар өөрийнхөө үндэстэн лөө оруулаад магтаж байна. Энэ их уудам дэлгэр орныг биднэрт өгсөний төлөө сэтгэл минь эзнийг магтагтун. Зам мөрөө биднэрт зааж Монгол үндэстэн минь сайн мэдээгээ, авралын мэдээгээ дуулгасныхын төлөө сэтгэл минь эзнийг магтагтун. Өнөөдөр бид нар энэ Библиэд байгаагийнхаа төлөө сэтгэл минь эзнийг магтагтун. Энийг өөрийнхөө их хэл дээр уншиж байгаагийнхаа төлөө магтагтун. Энийг унших эрх чөлөөнийхөө төлөө эзнийг магтагтун. Биднэрт энийг унших боломжгүй тийм юунууд байгаа шүү дээ. Библи гарч ирлээ гэдэг дээхэн цагт бол бүр бариад амийн хороодог байсан үе байж байгаа гэж байгаа. Одоо ч гэсэн уншихыг хориглоод нууцаар уншдаг үндэстнүүд газар орнууд зөндөө байна. Бид нар тэгж нууж авч явах шаардлагагүй. Бид нар ил задгаа тунхаглах боломжтой. Энийхээ төлөө бид нар магтаж байна. За дараа нь 10-аас хойшоогоо ингээд хүн гэж хэм бэ? Хүнд бурхан яаж ханддаг юм бэ гэдэг хэсгийн тухай ярьж байна. Давид энэ талаар сэтгэл бас одоо магтах нэг шалтгаан нь хүн гэдэг амьтан чинь тоос шороо юм аа гэж. Тоос шороо юм гэдгийг маань бурхан санаж байдаг. Яг үнэндээ бол хүн гэж ярих юм бол бидний хамаг анхаарлаа тавьдаг хэсэг нь гадна тал шүү дээ. Бие махбод үстэй те. Бие махбодыг шороо гэж хэлсэн. Тийм ээ шороо. Тэр шороо гэдгийг бурхан санаж байдаг. Шороо гэдгийг маань сандаг болохоор энэ өвс ногоо аятай нэг ургаал хатдаг амьтан шүү дээ гэдгийг мэдж байгаа бидрийг. Цэцгэлж явах цаг үе байхад ганддаг цаг үе байдаг. Гандаад хатаад хагдраад унахад газар шороонч эргээ тэрийг танихгүй болдог. Тийм л хүмүүн шүү дээ гэдгийг эзэн. Өөрөөр хэлэх юм бол юу гэсэн үг вэ? Хөөрхийн энэ хүмүүс гэдэг амьтан чинь ялзардаг, мууддаг, мөхдөг, шороон дороо орчдөг. Тийм л амьтс шүү дээ гэдгийг бурхан мэддэг. Тийм болохоор биднэрт тэр
муу өөдгүү гэдгийг мэддэг учраас тэр байдалд нь тааруулж хандаагүй. Харин тийм ч гэлээ гэсэн дотоод хэсгийн маань төлөө анхаарал тавьж гисэн. Сэтгэл минь эзнийг магтагдав. Ялзраад ундагч гэсэндээ сэтгэл минь тэр пайд шиг л эзнийг магтахад ямар ч хүнд нөхцөл. Заримдаа хүмүүс би боддгийн зүгээр өөрөө яг туулж үзээгүй хүн бол бас сайн мэдэхгүй ч тал байдаг л да. Янз бүрийн юм хүнд таарсан юмнууд тохиолддог. Тэгээд хоёр янзаар хариулдаг хүн. Яг тэр пайд шиг хүн бол яаж хариулдаг вэ гэхээр надад тохиолдож байгаа юм бол юу ч биш ээ. Миний сэтгэл зүрх эзнийг магтаад сэргэлэн цаваа явж явах ёстой юм а гэд сэтгэлийн тэнхээтэй нэг нь гялалцаж явдаг. Ямар ч хүнд юм тохиолдсон. Ямар ч хэцүү юм тохиолдсон. Гэтэл сэтгэлийн тэнхээ муутай сэтгэл дээрээ юма тааруу сэтгэлийнхээ тэнхээг унгаачихдаг бие махбодон дээрээ тааруулсан одоо гол анхаарлаа тавьсан хүн бол яадгүй гэхээр бие махбодон тааруулах юм тааралдаад ирэнгүүт материалын амьдралд нь муухан юм болоод ирэнгүүт шалчитлаа унцдаг байгаа. Тэгээ шалчитлаа унаад яадгүй гэхээр гонгонож эхэлнэ. Тэгэх юм бол бид нар сэтгэл минь эзнийг магтах ямар ч аргагүй болж байгаа. Миний сэтгэл эзнийг магтах аргагүй. Миний сэтгэл эзэнтэй чин сэтгэлээ зориулаад үйлчлэх боломжгүй болно. Тэгэхээр би сэтгэлийн тэнхээтэй байна гэдэг бол биднэрт маш их итгэгч хүний хувьд ялангуяа. Тийм учраас Давид хаан сэтгэл минь эзнийг магтагтун гэж хэлсэн. Түүний ач тусыг санагтун гэсэн. Тэгээд сэтгэлээ бас өөр ямар одоо Давид урамшуулж гэнэ вэ гэхээр уриалж гэнэ вэ гэхээр гим нүглээч гэсэндээ битгий бодоол тэрэн дотроо харамсаад яваад байгаарай. Сэтгэл чинь бас эмтэрдгий шүү. Сэтгэл зүрх чинь бас гунддгий шүү. Тэгээ гим нүгэл хийж хүн хийдэг, алдаа гаргадаг. Тэгэл тэрнийгээ бодоол би буруу юм хийсэн. За би муу юм хийсэн. За бойлын ерөөсө би чадахгүй мэн. Би эзэнтэй явж чадахгүй мэн гэж. Бас хитрхийд орж болохгүй. Бид нар эзний өмнө гимшгэд эзэн яадаг гэлээ? Уучилдаг гэсэн. Эзэн угаадаг гэсэн. Эзэн цэвэрлдэг гэсэн. Тэгвэл бидний гим нүглийг энд хэлж байгаагаар бол одоо яг өнөөдрийн бидний уншиж байгаа дэр бол яаж ийм гэхээр өрнөн дорноос хол байдагтай адил гимт үйлдэлийг маань биднээс тэрээр тийм холдуулсан гэж хэлсэн. Хэрвээ би эзний өмнө гимшгэл юм бол эсвэл хэрвээ би бусдынхаа өмнө гимшгэл юм бол Бурхан өрнөн дорноос хол байдаг шиг тийм хэмжээнд холдуулдаг гэж байна. Давид хаан тэр үед нэг их одоо өрнөөс дорн хүртэл яваагүй болов. Би тэгж одоо туулж исэн гэж уншаагүй зүгээр яваагүй бах. Ямар хэмжээтэй юутай байдгийг ч мэдэхгүй байсан байж магадгүй. Гэхдээ харин Давид хаан юуг мэдчихсэн бэ гэвэл Бурхан бидний гим нүглийг тийм ихээр холдуулж зайлуулдаг юм а гэдэг нэг үннийг мэдчихсэн байна. Тэгээ яаж юм гэхээр бас Тэнгэр нь газраас дээгүүр өндөрт байдаг шиг түүнээс эмээгчдэд түүний хайр инрээл нь агуу юм а гэж хэлсэн. Тэнгэр газар хоёрын хэмжээг хэмжээлээ гэвэл бид нар удаж чадахгүй. Дэндүү том уудам зай. Бурханд бол боломжтой, биднэрт бол боломжгүй. Тэгвэл тийм хэмжээгээр их агуу хайрыг биднэрт одоо буулгадаг эзэн юм а гэж сэтгэлээ магтаж байгаа. За тэгээд цааш нь энэ нэг маш гайхамшигтай бас хэсэг байна. Эцэг хүн хөвгүүдээ өрөвддгийн адил эзэн өөрөөс нь эмээгчдийг өрөвддөг гэж хэлсэн. Эцэг хүн энэ маш гайхалтай. Бидний сэтгэлд тэжээл болдог. Бидний сэтгэлд дэм өгдөг. Бидний сэтгэлийг баяр хөөртэй болгодог зүйл Бурхан бидний эцэг. Би энэ зүйлийг дахин ярих дуртай. Би бас энэ зүйлийг дахин өөртөө хэлэх дуртай. Бурхан чинь миний аав шүү дээ. Миний аав юм чинь би аавдаа ханднаа. Би аавдаа хүүхд юу хэлдэг вүлээ тэр шиг л би хандна. Аава гэж дуудах дуртай. Аава гэж залбирах дуртай. Аава гэд өөртөө болж байгаа юмыг хэлэх дуртай байдаг. Ингэснээрээ би сэтгэл минь эзнийг магт гэж хэлэхэд бэлэн болдог. Сэтгэл минь эзнийг магт. Яг тэгвэл миний сэтгэл аавдаа яаж тэмүүлдгийг яг тэр шиг би бурхандаа тэмүүлэх боломжтой болдог. Тэгэд аав минь эцэг минь гэж хэлдэг. Тийм ч болохоор бидний залбирлын одоо заавар дээр Иесус зааж өгтөө Тэнгэрт бүү бидний эцэг минь таны нэр ариунаар дуурсагдаг гэж зааж өгсөн байна. Тэнгэрт бүү бидний эцэг минь гэж, аав минь гэж. Тэгвэл тийм агуу аавтай тэр аав яадгүй гэхээр эцэг хүн хөвгүүддээ өрөвддгийн адилаар бидрийг өрөвддөг гэж хэлсэн. Бидрийг хайрладаг, бидрийг өрөвддөг. Хөөрхидээ гэж өрөвддөг. Тэгтээ харин нэг л жоохон сони юм тэр одоо жишээ нь Пайт байна. За Пайт маш их зовжээ.
За эзнийг яг чин сэтгэлээсээ зөвөр таньж чадаагүй, эзнийг яг зөвөр ойлгож хүлээж авч чадаагүй хүний хувьд бол нөгөө хайр инэрл гэсэн бурхан ч одоо ингээд хоёр хөлөнд тайрцсан, хоёр нүдэн сохорцсон, өөрт нь итгэдэг хүн юм болцсон явж байгаа мó гэж харж магадгүй. Гэтэл харин яг дотор тэр чин сэтгэлээ бурхантай холбож чадсан, чин сэтгэлээсээ, дотор зүрх сэтгэлээсээ бурханыг магтаж алдаршуулж яваа тэр хүний хувьд бол бурханы мотор дотор хоёр хөлөнд тайранхай ч гэсэн, хоёр нүдэн сохорч гэсэн бурханы мотор дотор тэр их агуу газар тэнгэрээс дээгүүр өндөр тол байдаг шиг тийм их хайр инэрл дотор нь явж байгаа учраас тэр хүн тийм зүйлийг хийж чадж байгаа. Тийм гайхамшигтай юмыг бүтээж чадж байгаа. Яагаад гэвэл бурхан өөрөө амс. Би чамайг мотортаа хатгаж яваамаа. Би чамайг жигүүр доороо, далд доороо би чамайг хучиж байгаамаа гэж хэлсэн. Тэгвэл тэр нь сайн сайхан явуулахын тулд хучиж байгаа гэдэг утга байгаа. Гэхдээ тэр хүн зовлон дунд ч гэсэндээ жаргалтай байлгах утга байгаа. Зовлон дотор ч гэсэн би хайраараа хучиж чадна гэж. Хайраараа зөөлөн болгож чадна гэж. Тийм тохиолдолд хор тавдар туссан хүн ч гэсэндээ ёо гэх өвчнгүүгээр эзний моторт байдаг гэдгийг бид нар амьдралаараа үзсэн, харсан, мэдж байгаа. Үнэхээр гайхалтай. Тэгж өрөвддөг байгаа бид нарыгаа. Тэгэд яасан гэхээр дараагийн нэг хэсэг нь болохоор 16-аас байна. 18-аас дуустал юу вэ гэхээр Давид өөрөө эхлээд сэтгэлээ уриалаад сэтгэлээрээ эзнийг магтахад бэлэн болоод ач тусыг нь санаж сэтгэлээ ингэж бэлдээд тэгээд эзнийгээ магтаад Израильд хийсэн үйлдэлсэн гайхамшигыг яриад хүмүүс ядарч дуйлдсан хүмүүсийг яаж хардаг хайр инэрлийг магтаад тэгээд төгсгөл дээр нь энэ хэсэг байгаа. Дахиад уншия энэ 18-аас. Энэ нь түүний гэрээг сахигчдад, түүний заавруудыг биелүүлэхээр санагчдад юм а. Эзэн сэнтигээ тэнгэрт залсан бөгөөд гэж байна. Эзэн сэнтигээ тэнгэрт залсан бөгөөд түүний хаанчлал бүхнийг захирдаг. Үгийнх нь дуу хоолойг даган үгийг нь биелүүлдэг хүч чадалтай түүний тэнгэр элч нараа. Эзнийг магтагтун. Одоо сэтгэл гэжсэн нь одоо бүр тэнгэр лөө бурханы хаанчлал руу очлоо. Бурханы тэнгэрийн хаанчлалд байгаа тэнгэр элч нараа та нар эзнийг магтагтун. Түүний хүслийг биелүүлэн түүнд үйлчлдэг түүний төг төмд та нар эзнийг магтагтун. Түүний захиргаа бүх газарт буй түүний бүх бүтээлээ эзнийг магтагтун гэж. Маш агуу. Одоо газраас өөрийнхөө жижигхэн өчүүхэн өөрөөсөө эхлээд тэгээ бүр үндэстэн болоод тэгээ бүр цаашаа яваад тэнгэрт хүртэл магтаалыг өргөсөн байна. Тэгвэл яаж Давид ингэж гайхамшигтайгаар ингэж өргөжүүлэн магтаалаа өргөсөн юм бэ гэхээр сэтгэл зүрхээ эзэнтэй холбож эзний хийсэн гайхамшигыг нэгийг нь чорхилгүйгээр дурсан санаж уриалсан учраас магтаж чадсан байна. Тийм агуу гайхамшигтайгаар бүр тэнгэр лөө хүрч магтсан. Тэгээ би энэ хэсгийг бодохоор Тэнгэрийн улсад ч гэсэн одоо ч гэсэн магтаал явж байгаа надад нэг хэд уншсан номнууд маань дандаа бодогддгийг. Дон Пайпер гэдэг нэг хүний нас барчаад машины ослоор нас орцсон байжгаад тэгээд залбирлаар нэг пастрын залбирлаар дахин амилж бидээ сүнс би нөгөө сэтгэл дотор талын юм нь орж ирж амилсан хүний нэг дурсамж байдаг тэр Тэнгэрийн улсад аялсан 90 минут гэдэг одоо орчуулагдаад гарсан байгаа. Тэн дээр тэр хүн тэр Тэнгэрийн улсад очиод түр очиод ирэхдээ тентхийн тэр магтаалын аялгауны гайхамшигтайг биширсэн байдیں۔ Уянга гайхамшигтай тэрийг би үгээр хэлж чадахгүй маш гайхамшигтай симфони найрал хөгжмөөс илүү агуу гайхамшигтай аялгау би сонссон гэж өөрөө. Яг тэр Тэнгэрийн хаалганы өмнө очиод дуу дуулж яхахыг сонссон гэж хэлсэн байдаг. Магтаалын тухай ярьдаг. Дараа нь тэр Бүро гэдэг нэг хүү байдаг. Бас нэг одоо 5 настай хүүхэд Бүро баха. Бүрпо. Тэр хүүхэд болохоор 5 настай хүүхэд мистасл хийлгэж байгаад нэг хэсэг бас биенээсээ би одоо бид нар яриад байгаа энэ гол дотоод хэсэг нь гараад бурхантай очиж Есүсийн бүр өвөр дээр суужгаад буцаж ирсэн нэг хүүхдийн дурсамж байдаг. Тэгээд аавыгаа гэлөө ээжигээ гэлөө би одоо марч нэг нь дуулсан чинь биш битээ тэгэд дуул муухай байна надах. Муухай байна гэж хэлдэг. Муухай байна. Яагаад тэгэхээр тэр Тэнгэрийн Диважингийн тэр гайхамшигтай тэр эзний тэр оршуу дотор эзнийгээ яг нүүрэн дээр нь эзнийхээ оршуу дотор магтж байгаа тэр магтаалтай бидний магтаал яаж зэрэгцэх вдэ? Мэдээж штэ. Тийм гайхамшигтай магтаал. Тэгэхээр би боддгийг яг энэ магтаал өргөж яхад харин би сүнс сэтгэлээрээ бид нар Тэнгэрийн улстай хамт магтж байгаа. Бид нар энд
одоо сэтгэл миний эзнийг магтагтун гэд ингээд дуулаад магтаад энд ингээд магтаал ингээд өргөд байж хахад бид нар тэнд байгаа ариун нэгнүүдтэй Тэнгэр элч нартай Давид хааны хэлсэн тэр урайлсан бүх түүний Тэнгэр элч нараа эзнийг магт гэж урайлсан тэр Тэнгэр элч нарын та хамт сүнс сэтгэл дотроо бид нар магтдаг гэж би итгэдэг. Бид нар хамт магтдаг. Эзэн тэнд ажиллаа хийдэг. Гайхалтай. Тэгэхээр яг энэ талаар ингэж их гайхамшигтайгаар магтаал нь гүнзгийрсэн байгаа дайд. Өргөжсөн байгаа. Бүр тэнгэр хүрсэн байгаа. Тэгэхээр энэ нэг дууллын 103 дугаар бүлэг энэ одоо нийтдээ 22 ишлэл байна. Энэ 22 ишлэл бүхий энэ нэгэн Давид хаанаар дээр нэгэн цагт дуулуулсан энэ дуулал өнөөдөр та биднэрт юу хэлж ийн вэ гэвэл бид нарыг бас эзнийг яаж магтах вэ? Өглөө чимээгүй цагаа яаж хийх вэ? Эзэнд өөрийгөө яаж зориулах вэ гэдэг юмыг л зааж өгч байна. Бид нар эзэнд өөрийгөө зориулахдаа сэтгэлээсээ эхлэх юм байна. Дотоод ертөнцөөсөө эхлэх юм байна. Ухаан ухамсар гэдэг юм биш. Дотоод сэтгэл зүрхнээсээ. Тэгээд яг тэр пайчиг миний бие махбод минь чадал тэнхээгүй байж магадгүй. Миний боломж минь хязгаартай байж магадгүй. Наад зах нь гэхэд надад 24 цаг л байгаа хоногийн. Хоногийн 24 цагийн хэдийг би эзэнтэй зарцуулах юм бэ? Хэдэд нь би амьдралаа авч явах юм бэ? Эзэнд зарцуулах цаг минь хэд байгаа юм бэ? Хязгаартай бид нар чинь 24 цаг дотор амьдардаг. Тэрнээсээ нилээдийн унтаж амрах ёстой. Бидний махан бие сул дорой учраас амрах ёстой. Тэгвэл сэрүүн байдаг цагийнхаа хэдэн хувийг би эзэнтэй тэр сэтгэлээсээ зориулах юм бэ? Энд чинь бид нарын тэр сэтгэл зүрх гэж яриад байгаа юм бэлтгэгдэх ёстой. Шийдвэр эндээс гарах ёстой. Би өнөөдөр ямар үйлчлэл хийж байна? Би Магдалины багт явж гин үү? Би өнөөдөр зүгээр хөгжим зөөгөөд явж гин үү? Ойр зур юм хийгээ явж гин үү? Би өнөөдөр хүүхдүүдэд зааж гин үү? Бүр жижиг балчир хүүхдүүдийг би харж гин үү өнөөдөр? Өнөөдөр би зүгээр л нэг цуглаандаа явж гин үү? Болж гин. Зүгээр нэг цуглаандаа явах ч гэсэн үйлчлэл мөн штэ. Тэгвэл энэ зүйлдээ би хэр зэрэг сэтгэл зүрхээ зориулж байгаа юм бэ? Энд чи хаанаас эхлэх вэ гэхээр миний сэтгэл Давид хаан шиг сэтгэл минь эзнийг магтагтун. Түүний хийсэн ач тусын нэгийг нь ч битгий мард. Түүний ариун нэрийг дотор минь байгаа бүхэн минь магтагтун гэж өөрийгөө хөглж ээж, өөрийгөө бэлдэж, өөрийгөө өглөө болгон би эзний энэ гайхамшигтай үгээр сэнгэлж байж, би тэгж магтаалыг өргөж байж, би хувьчлан магтаалыг өргөөд сүнс дотор сэтгэл дотроо бие махбод дотроо би бие махбодороо сэтгэлээрээ сүнсээрээ би бүхэл биеэрээ би магтаад тэгээд би өөрөө бэлэн болж байгаа гэсэн үг. Тэгж магтсан магтаал тэгж хийсэн чимээгүй цаг бол гайхалтай. Тэндээс үр жимс гардаг, тэндээс үйлс гардаг байгаа. Тэгээд цаашаага зөвхөн өөрийнхөө төлөө залбирах биш, улс үндэстнийхөө төлөө залбираад өргөжүүлээд бүр тэнгэрт байгаа тэр тэнгэрийн хаанчлалын төлөө залбираад юуны төлөө залбирахыг эзэн өөрөө харуулж өгнө. Тэгэд залбир чимээгүй цагаа хийгээд гараа явахад бид нар жинхэнэ миний бие бол минийх бишээ, минийх боловч би бишээ, би бол миний дотор байгаа хэсэг гэдэг тэр хэсгээрээ би эзнийг алдаршуулж чадна. Би тэр хэсгээс эзэнд үйлчилж чадна. Тэгэх юм бол бид нар өнөөдөр цуглаанд ирж байгаа шалтгаанаа ойлгоод цуглаанд явж байгаагийнхаа утга учирыг гаргаад бид нар нэг ч гэсэндээ сэтгэлийг аврахын төлөө, нэг ч гэсэндээ сэтгэлийг сэргээхийн төлөө, босгохын төлөө, шинжлэхийн төлөө, залуужуулахын төлөө, эрүүлжүүлэхийн төлөө явах юм аа. Тэгэх юм бол та бидний Есүс Христэд итгэдгийн үр дүн гарч байгаа юм. Тэгэх юм бол бид нар үүргээ бүрэн биелүүлж яваа гэсэн үг. Тийм учраас бид нар өнөөдөр амьд үл чуулганыхан өнөөдөр нэг нэгийн дагалдагч нар бэлдэж яваа бид нар өнөөдөр сэтгэл минь эзнийг магтагтун гэж өглөөгөө эхлэе. Өглөөнийхөө цагийг бүгдээрээ тэгж эхлэе. Манай залуучууд хийгээд аль хэдийн эхэлсэн. Ахмадууд маань хийж байгаа дундчулж хийж байгаа би тэгж итгэж байгаа. Харин одоо жаахан өнөөдрийн юунаас бас илүү одоо хөдөлгөгдөөд, илүү өдөөгдөөд сэтгэл минь эзнийг магтагтун гэж яагаад бүгдээрээ эзэндээ зориулъя өөрсдийгөө үйлчлэе. Үйлчлэл дээрээ эзний хүчээр үр дүнтэй хариуцлагатай бас хариуцлага гэж нэг юм байгаа ш. Сэтгэл байвал хариуцлага байдгийн. Сэтгэл байвал байхгүй юм бий болж болно. Байхгүй цаг чинь байж болно. Байхгүй мөнгө чинь бий болж болно. Сэтгэл байх юм бол бүх юм байна. Тэгэхээр бид нар сэтгэлээ зориулъя эзэндээ. Чин сэтгэлээсээ сэтгэл минь эзнийг магтагтун.
Тэгээ бүгдээрээ хамтдаа сэтгэлээсээ, чин сэтгэлээсээ эзнийг хуваалцах. Эзэн юу хэлв? Өнөөдрийн энэ үгээр дамжуулаад юу хэлв? Ямар өөрчлөлт оруул гэж байна? Одоо явж байгаа байдал дээрээ ямар өөрчлөлт оруул гэж байна? Ямар эрч хүч нэм гэж байна? Тэ? Ямар зүг чигийг өгж байна? Ямар харааг өгж байна? Ямар үйлчлэлийг сэдвүүлж байна? Өгж байна? Тэр талаараа бүгдээрээ ярилцъя. Тэгээд сэтгэл минь эзнийг магтгээд залбираараа бүгдээрээ хуваалцаарай. Сэтгэлээсээ магтах юу байгаа юм? Та нарт юу байгаа юм магтах те? Байгаа штэ. Эзэн юу хийж өгсөн? Тэр бүхнийг хийцгаая. Тэгээд эзэнт залбираа дуусгая. Би залбирын дэс. Тэгээд та нар багаараа хуваагдахтаа өөрсдөө гэрчлээрээ хуваалцаарай. Залбираарай. Сэтгэл минь эзнийг магт гэж магтаарай. За хайртай эзэн бурхан минь танд баярлалаа. Та үнэхээр бид нарыг үргэлж хайрлж, үргэлж ивэл нэгүслээ өгж, та өөрийгөө илчилж байдагт баярлалаа. Таны үгийн төлөө талархын эзэн минь. Та биднэрт өөрийнхөө гайхамшигтай амьд хүчтэй өөрчлөх, хүнийг дотоод зүрх сэтгэлээс нь өөрчлөх чадaltaй тэр үгийг өгдөг учраас танд баярлалаа. Та тэгээ энэ үгээр дамжуулан бидний сэтгэл минь эзнийг магтагтун хэмээн урайлж, сэтгэлээсээ таныг үйлчилж, танд үйлчилж, таныг алдаршуулж явах хүчийг биднэрт өгөөрэй гэж гуйж байна эзэн минь. Сэтгэлээсээ зориулан, танд зориулан амьдардаг тийм л гайхамшигтай дагалдагч бэлддэг чуулган байлгаж өгөөрэй гэж залбирж байна эзэн минь. Амьд үл чуулган сэтгэлээсээ таныг магтаж, сэтгэлээсээ танд үйлчилж, сэтгэлээсээ танд бүхнээ зориулж явдаг тийм л бүл чуулган байхын төлөө залбирж байна эзэн минь. Энэ бүгдэд хэрэгцээтэй бүхнийг та хангаж өгнө гэж итгэж байна эзэн минь. Гайхалтай, гайхамшигтай өөрчлөгч таны үгийн төлөө танд Есүс эзний нэрээр талархан залбирлаа. Амен.